За тэгэхээр энэ болохоор ханин бууз, тайман бууз, энэ бөөрийнхээ бууз, гэрэн бууз, цэцгэн бууз гэх жишээний. Ингэж тасалтай юм тийм үү? Энэ таслахад бас тусдаа эрдэм орлого байна уу? Таслаад ингээ бөөрийн хийх. Жигд яах юм бэ? Жигдтэй? Нэг. Тэгээ одоо ингээ энийгээ тасалчаад тэгээ ингэж одоо заавал хэлбэртэй дарах хэрэгтэй. Тэгэхэд илэрхэд бас нэмэр болох. Тэгэхэд амар болно. Тарын нийлүүл. Тар нийлүүлэн гэж ярьдаг шүү. Одоо тийм. Аль болох Цаасаа дараа тэгээд тарын нийлүүлж байгаа. Тэгээд жигд ихтэй. Тэгээд кафений нэг олон зүйл. Нэгэн жиг. Астахтаа нэгэн жиг за хэмжээг. Тэгвэл бод нэгэн жиг харагдав. Ингээ харуулхад энэ ингээд ингэсгээ харуулдаа юм. За. Андаар идэж байгаа. Тийм байна, гоё харагдчихэв. Яг л Монгол гэр шиг л харагдчихэв тий. Ерөөсөө Монгол гэрэн бууз гэвэл яа вэ? Гэрэн буузыг болвоос ингэж хоёр өнцгөөс нь ханин буузаар чимэгч байгаа. Голд нь ингэж яад юм уу тий? Голд нь яндан гаргаж байна. За би болохоор энийг яаж чимэгч вэ гэхээр махаа хийлээ. Дээр нь бас нөгөө гурил одоо зузаар бол одоо шаваарлт бол ингэж цэцгэлж чимэгдэг байгаа. Тэгэхээр нэг цэцгэн бууз. Цэцгэн бууз. За та цэцгэн буузыг өөрөөр чимэгч байна бас тий. Ингээд. За энэ гарч. За та махаа хийчихэ. Нэгдүгээр шимхэлтэн ингээд бас юугаар жоохон уурах гэдэг. Гэхдээ энэ гэрэн буузгдаг юм уу цэцгэн буузгдаг юм. Чиний гар бүрээ юм. Миний гар хэмжлээ байсан хамаагүй ингэж дээр жоохон янтан гаргаад ингэж. Одоо ямар бууз чимэгч байгааг нэ? Тайм гэсэн үг. Таймыг Тайми бууз. Тэгээд тайм бууз. За тайм буузыг зүгээр ингэж барьж хагаад тэгээ ингэж нийлүүлээд ямар үдэл. Энэ одоо юу шиг? тайм бууз. Тайм гэдэг гэсэн. Энэ юу юм бэ? Энэ нөгөө нэг байн шингэждэг үстэй. Начирсан бох юм байна. За яг. За та ямар бууз чимэгч вэ? За би доо чимхэлтээр чимхэж байна. Энэ ингэ чимхэж аа. Орлон богино тэгээд би тэгээд энийгээр чимхдэг. Аман дээр орлон богиночтой учраас энэ буузыг чимхэхэд би нэг тийм дуртай биш. Аа. За одоо та ямар бууз чимэгч вэ? Ханин буузаа. За хараа ханин буузыг яаж чимхтэй? Аха. Нэг талаас нь ханин бууз. Ханин бууз. Тэ? За.